сая тэр бомбын төрүүлмээр why not яагаад болохгүй гэж тэгэл л та. Суралц чинь өвдөлтийг өстө өдөр болгон авч ийн яагаад чадахгүй юм а чадах гэж хичээж байгаа болохоор тэрийг л хуваалцсан гэж байна. Хүн айгүй сони юм байна. Ерөнхийдөө амар мундаг хүмүүс ч гэсэн олон жил нэг юм хийчихээр нэг хайрцан дотор орчдөг. Тэ ийм байх ёстой гэж бодчихдог. Тэ угаасаа л ингэдэг. Би энийг чинь яг ийм байдлаар хийгээд 8 удаа амжилтанд хүрсэн. Чи юу яриад байгаа юм бэ гэж болчдөг. Тэгсэн мөртөө тэр хүн хамгийн анх эхлэхдээ уг нь бол нээлттэй байсан, тэ ямиг өөрөөр боддог байсан, амар инновац гаргадаг байсан гэх чинь. Энийг ингээд айгүй том дэлхийн том компаниуд ч адилхан тэ анх амар инновац гаргаж зах зээлийг шинчилж орж ирээл хэд удсаар байгаад тэ ийм байдгаа өөр юм харж чаддаггүй гэдэг энэ бол ингээд амар алдартай түүх штэ. Тэр үднээс зүгээр бид нэр хийж байгаа бүх юм те одоо жишээлбэл 60-аас 70% сурагчид маань тэтгэлгээр сурдаг. Тэр тэтгэлгийг хаанаас олох уу те сурагчтайгаа бид нэр 3 үе шат амжсан элсээр оруулж ирдэг те манай технологи компани маань жишээлбэл боловсролын апп гэхээр яагаад заавал ийм байх ёстой гэл дандаа ийм өөр өнцгөр буруу гэж магадгүй шүү за. Зөв ч гэж магадгүй буруу ч гэж тэрийг бид нар мэдэхгүй. А гэхдээ бид нар өөрөөр хийж байгаа болохоор тэн дээр нөгөө ийм байдгаа гэдэг туршлага хэрэггүй байгаа байхгүй яг үүнд. Ийм байх ёстой, ийм байдаг. Ийм байх ёстой, ийм байдаг гэдэг хүмүүс бол дэлхийн ISO стандартыг хэрэгжүүлдэг үйл ажиллагаа авч явдаг нөхдүүд байгаа байхгүй. А бид нар ч болохоор үйл ажиллагаа ингээд шууд боловсрол жишээл 200 жил ингэ явцсан байна. Энээс өөр юм биш үү гэдэг асуултыг хариулах хүсэлтэй. Яагаад өөр юм бэ? Яагаад өөрчлөх ёстой юм бэ гэхээр эн чинь яг сурж байгаа хүүхдүүд юм сурахгүй штэ. Хэрэгтэй юм сурахгүй штэ. 13 жил боловсролын системээр явчаад амьдралд алгадуулаад байна штэ. Тэ энэ чинь үнэхээр гайхмаар 12 жил 10 жилийн одоо энэ бүрэн дунд боловсрол эзэмшчихэд 4 жил бакалавр эзэмшээ. Зарим нь бүр те шууд огсруулаа мастер засвар хийчихнэ. Цаг алдаад явах уу гэд. Тэгээ ингээд 18 жил бараг 17 8 жил сурцсан. Тэгснээ амьдралд алгадуулснаа, номын сан орсноо, нөгөө self development өөрийгөө хөгжүүлэх ном цагаа яаж зохицуулах уу? Сургалт мургалтанд сууж нөгөө амьдралаа амьдраадаг. Тэ амьдралын баланс гэж юу юм бэ? Энэ юмнуудыг ерөөсөө сураагүй байдаг. Яг тэр зааж байгаа систем маань аюу тум доголдсон. Өөрчлөх ёстой биш үү гэдэг асуултыг бол яа харахгүй залуучууд төлхөө хариулаад байна. Гэтэ манай байгууллагт залуучч байна. Туршлагатаач байна ер нь бол. Тэгэхээр Монголд бол мэдээж бид нар чинь хөгжиж буй орн санхүүгийн асуудал тэ мэдлэг боловсрол гэдэг зүйл дээр амар их нөгөө эмзэглэл байдаг бах. Тэгэхээр тэр эмзэглэлээс болоод айгуух эго тэнд үүсдэг байх гэж бол боддог. Юу гэсэн үг гэхээр одоо жишээлбэл ингэдэж штэ айгүй энгийн жишээ нь ингээл ресторан дөнгөж сайхан тэ манай эдэн сурагчд ингээл гадуур явж байгаа англиар ярьсан чинь тэ чим үү одоо монгол хүн байж иж тэ Монголд англиар ярьдаг хин бай гэж ингэж байгаа штэ. Тэр хүмүүс нахаал бүдүүлэг гэдэг нөгөө түрүүнээс манай найзлахраа монголчууд амар нахаал Америкт тэрөөс хүмүүс тэгдгүү гэж байгаа нь дутуу шүмжлэж бодоод байгаа байхгүй өнгөцхөн. Тэр яг юу болоод нэхэр нөгөө хүн нь англиар чаддгүй дэмзгэлж байгаа. Тэ өөрийнх нь ерөөсөө чаддгүй гэхдээ хүсдэг юмыг энд нэг нүдэнд нь өөрөөс нь хамаагүй дүү хүмүүс ингээд амар сайн яриад байгаа юм шиг харагдангууд тэр имзэглэл юу болж хурж байна гэхээр тэ буруу зан авир болж байгаа байхгүй. Бид нэр өөрсдөө дүгнүүл бидний хамгийн тэнэглэл уур уцаар өөр хүнийг шүүмжлэх, доромжлох бүгд л дутагдлаас эхэлдэг. Ер нь бол хүн хизээч өөрөөсөө доор хүнийг нэг тийм амар доромжлоод байдаг шүү дээ. Ер нь бол тэнгууд тэгээ өөрөө эмзэглдэг юм дээр нь л өөр хүн чадаад ангууд тэр хүнийг үзэн яддаг ч юм уу, муулдаг ч юм уу те өөр хүмүүстээр очиод тэд нар ингэдэг тэгдэг гэж ховж баддаг ч юм уу. Тэр бүгд л ерөөхдөө нэг бол бахалтай. Тэгээ эго бол миний бодлоор тэр эмзэглэлтэй бүр амар best friends гэж боддог шүү дээ. Дотны андууд гэж боддог шүү. Монгол дээрээ 6 жил болж ийн аль болох нэг тийм оо нүр царайгаа гаргаал ингээл одоо юу гэдэг лээ одоо pop rot ч юм уу гих хүсэлгүй байсан. Гэхдээ яагаад гэсэн бэ гэхээр яг энэ төөрөгдөлт амар том төөрөгдөлт хийгээгүй ямар ч компани стартап хийгээгүй стартап зөвлөж ийн тэ зүгээр интернетээр англиар нэг хэдэн юм уншчаа тэрийг орчуулад амар чиглүүлээд байна ч юм уу те. Тэгээд ингээ аваг мавгаа тэ доллараар сайтан маятан гэж өөрчлөөл ч юм уу. Ингууд амар буруу чиглүүлүүд яваад гэж бодоод байгаа байхгүй юу. Гэхдээ би нэг амар зөв чиглүүлэг өгдөг гэж боддоо биш. Тэгвэл энийг яагаад мэдэрсэн бэ гэхээр Томжин академи дээр сүүлийн 6 жил бид нэр тэгээ улсын 45 дугаар сургуулиас 7 буудлаас нь тэгээд $35,000 IC гэдэг сургуулиас бүгднгээс нь бид нар эсэлтээр өргөдлөөд авж байгаа, тэнцвүүлж байгаа. Тэгээ өдөр шөнөгүй хамт ажиллаж байгаа. Тэгээ энэчнээс нөгөө нэг харсан ажиглалт тахгүй юу. Одоо надад ч ийм юм ирнэ. Тэгээ бачаах би ингээд уг нь бол амар хүүт туусанд ороод байна. Тэгэл амар ихтгэлтэй ингээд шууд үйлдэл аваад байна. Гэтэ би чадахгүй байна. Би ерөн тэнийг юм шиг байна тээж гэх шиг. Тэнгууд нөгөө нэг
айгүй дутуу буруу тэгээд миний бодлоор миний харж байгаа өнцгөр үнэн биш инфлюенстэй нөлөөллийг авцсан залуучууд амар готраад ингэж хараад байгаа байхгүй. Тэгвэл одоо жишээл хүн гутрдаг шүү дээ. Амар мундаг захиралч гэсэн гутрдаг, үйлдэг, шантардаг, өөрөөрөө бизнесийн гэдэг чинь амархан биш. Зүгээр нэг ном уншаал, зүгээр нэг аппликейшнээс видео үзэл, тэгэл сая долларын стартап хийнэ гэж бол байхгүй гэж би бол боддог. Энийг хийх ёстой мэн гэж боддог. Яг тэгэхээр буруу мэдээллийг сонсож аваад өөрийгөө амар шүүмжилсэн, бусдтай бүр айгүй буруугаар харьцуулсан нөхдүүдтэй сүүлийн 6 жил яг ажиллаж байгаа байхгүй. Би миний контентын ард бол тодорхой хэмжээний манай байгууллага баг ажилладаг. Яг тэгэхээр би өөрөө контент хийгээд суух надад цаг зав байхгүй. Тэ? Би яг багшаа хийн, хичээлээ хийн, тэ? Багийнхнаагаа өдөрдөн гэдэг ажиллаа хийгээ явж байгаа. Тэнгууд энэ залуучууд дээр юу харагдаад байна гэхээр аль болох үнэн гэж хэлэх нь хаашаа. Гэтэ цензуртэй зөвлөгөө өгөх ёстой юм шүү, тэ? Би бол жишээлбэл залуучууд хэлдэг, шууд өөрийнхөө бизнесийг бити хий, тэ? Стартап эхлүүлнэ чинь тийм амар секси гоё зүйл биш, тэ? Хүмүүс ингээл төсөөлөд ихтэй захирал болохоор амар том ширээн дээр суугаал, мангар гоё цагтай, мөнгөний олоод, машин унаал. Тэр хүмүүс ч хагасан бүсүүд ихнэр хүүхдүүдтэйгээ уулзддаг, найзгүй болдог, амар ганцаарддаг, амар төвхтэй процесс واخгүй юу? Энийг яагаад нэ гэхээр нөгөө нь борлуулалт хийх гэдэг. Айлуу Батчингийн бизнес хийдэг курс байна. 100 мянгаар ахыхаа курсыг аваад цум авнаа, чи чаднаа маднаа гэлэнгууд. Тэр нь оролдоод чадахгүй хүүхдүүдтэй уулзж байгаа байхгүй өдөр шөнөгүй, тэ? Би нөгөө контент хийгээд биш. Тэр хүүхдүүд чинь яг ганцаараа суугаад каунселинг хийж зөвлөгөө өгөөд. Тэгээд тэр хүмүүс чинь би уг нь Elon Musk болъё гэж бодсон чинь чадахгүй наач гэж ах шиг. Тэгээд тэн дээр ямар ч сан мэдээллийн дутагдал байгаа маань, чиглүүлэг байгаа маань. Тэгээ би энэ дээр уг нь бол одоо жишээлбэл хүндлэг зөндөө хүмүүс байна те. Одоо манай гэр хабын жишээлбэл манай Бадруу анх те айгүй мундаг хүмүүсүүд байна л да. Ерөөс сошиал биш мэдээлэл хуваалцдаг. Тэгээ бодонгууд ийм сонь тогтол зүйлс байхгүй. Яг өдөржин шүнжин ажиллаа хийдгүүд нь сошиал болдгоо. Яг тэр бид тэрийг мэдээд байгаа байхгүй. Би жишээлбэл амар эмзэгэлдэг байсан байхгүй. Одоо импостер синдром гэдэг. Би одоо юугаа хуваалцах вэ? Би юу ярих вэ те? Хамгийн анх миний нэг хэлсэн бичлэгийг тавихад би бүр ингээд ичээд байгаа байхгүй. Би одоо хүртэл бичлэгүүдээ жишээлбэл заримдаа үзэж чаддаггүй. Яг намайг яагаад хүмүүс сонсоод байгаа болоо гэдэг юм бодол байгааддаг. Би хангалттай юм хийгээгүй шүү дээ. Би одоо дөнгөж ийм хэм хийчээд юу хуваалцах юм бэ гэж яхад цаана нь тэгээ одоо 17-той юу компани нэх байтугай тэгээ хууль ёсоор нь тэ архиж ууж болохгүй залуу өөрийгөө entrepreneur гэж залуучуудад зөвлөгөө өгөөл алив инг тэг гээд дутуу ойлгосон юм байгаа дутуу хэлээд байгаа юмыг айгүй харсан. Яг тэгэхээр ээж аавтай хүүхдүүдтэй нь уулзсан тэнцээс амин эмзэглсэн. Тэгээ тэнцээс юу ойлгосон бэ гэхээр яг хийдэг дууга байдаг нөхдүүд нь тэнэг юм байна. Бид нар амар тэнэг юм байна. Юусүүхээр нөгөө Эрдэнэтэй унд 10 их мөрөн дөлгөөн гэдэг шүү дээ. Тэгвэл яг хийдгүүд нь үнэн нэг юм худ даруу те. Би ийм попордгоо мопордгоо гэл ингээл яваал идэг. Тэгэхэд юу ч хийдгүүнүүд нь үнэн попрод манай ирээдүйн үеийн залуучуудад давалгаалж шүү дээ. Янз бүрийн юмар. Тэгвэл тэн дээр зөв үнэн бодож чиглүүлэг өгж байгаа залуучууд байна. Тэгээ одоо миний бодлоор бол төгөлдрөг залуу байна те. Амар олон залуучуудыг жишээлбэл зөв чиглүүлж ингэж би бодож байгаа. Өглөө сэрэж гин, тасгал хийлгэж гин, ном уншуулж гин, өөртөө амьдралын төлөө хөдөлмөрлүүлж гин. Тэнгууд тэр нөхдөр ингээл дахиад чи ямар pop юм бэ? Чи тэг ингэдэг үсээ тэгдэг үсээ шүүмж ирж гин. Тэр шүүмжлэг авсан ч гэсэн тэг би ингээ төгөөтэй ярьж байгаагүй хэлж байгаа. Би залуучуудыг хүчрхүүлмээр байна те. Мэдхгүй. Сая тэр бомбд төрүүлмээр байна. Why not? Яга болохгүй гэж. Тэгэл та. Тэнгууд энэ дээр магадгүй нэг үзэж байгаа залуучууд гэхээс илүүтэйгээр яг хийдэг нөхдүүд байна. Би аягуулсаа мэднэ. Тэд нар гэхдээ аягуу дуугаа, аягуу даруухан, юу Instagram те, юу Facebook. Зарим нь бүр Facebook, Instagram устгацсан. Тэр нэг эдгээр чинь ингээ одоо бузар гэдээ устгацсан. Тэр бол буруу юм байна гэж зүгээр бодож байгаа. Тэгээд энэ чиглүүлэг мэдээлэл дээр аль болох өөрийнхөө үзэл бодлыг хуваалцъя. Буруу юм байгаа бах, мэдгүй юм байгаа бах, би сайдлахын суралцсан явж байгаа. Гэхдээ нусаа хацрандаа нааж байгаа байхгүй юу? Яг бодитоор нь олон компани ээж үзэж чинь, алдаж чинь, хүмүүсийг уурлуулж чинь, суралцж чинь, өвдөлтийг өстө өдөр болгон авч чинь яг түр чадахгүй юм а чадах гэж хичээж байгаа болохоор тэрийг л хуваалцъя гэж бодсон юм бол. Тэгээд тэр нь бол чиглүүлэг юм байна. Монгол залуучуудад яг чиглүүлэг гэдэг зүйл амар дутаад байгаа юм байна л гэж бодоод байгаа шүү дээ.